Сайн сонирхолтой мэндүүд FM сонсогчдоо шинээр радио 106.7-гийн хөтлөгч Алтуугийг нь та бүхэнтэйгээ мэдчилж байна. Өнөөдөр 1999 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Чавс хотод манд дулаахан маш сайхан өрөө болж байна. Сурагчид маань зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд яг одоо та бүхэндээ Улаанбаатар хотын FM радиогоор хит болж залуучуудын сонсох дуртай дуунуудын нэг болоод байгаа нэгэн сайхан уран бүтээлийг хүргье. Энэ дүүг 80-аад оныхондоо зориулж байна. Тийм ээ, бид 80-аад оныхон бид бол гадаа тоглож гараашин дээгүүр гүйлддэг байсан хүүхдүүдийн сүүлийн үеийнхэн. Бид тэвгүй шгэлж өглөө нүдсэн. Бид санкетээр уралдаж холорын шохог шилсээрээ норгоод шүдэнд зурж тэсэлж тоглосон. Бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн. Бид 1-р ангиасаа уугарчин монгол гişиг үзэж 4-р ангидаа крилэр бичиж сурсан туршилтын туулайнууд. Бид картын бараанд уучлаж хатсан талх эсэн чигээрдээ зурж идсэн хүнд үед хүн болсон. Хатаасан банан хөлдөө ахим цагаан самридж цэхийн зуугийн ундаа наалтдаг зурагтай бүх хятад шаахаа өмсөж усаар байрныхаа гадаа байлдаж уулын өргөл булаалтаж чулуугаар тулалдаж FM-с кассетэн дээр дуу хуулж кристалкны толгойг спикер цэвэрлдэг байсан сүүлчийн үеийнхэн. Бид Super Nintendo Sega дээр Mortal Kombat тоглож үхлийн кодыг хэн сайн хийхээ үздэг байсан. Танк контр тоглодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид бол Voltron үздэг байсан үеийнхэн. Бид хамгаалтын дөрвөн машинаараа илж гар утасгүйгээр зөв амьдарч Stars 4-д Сонсол Восток баранд баардаж явсан сүүлчийн үеийнхэн. Бид өөр байрны саксны шийдийг шүндэнд бөөнөрөө хүн хулгайлж байрныхаа гадаа зоодог байсан сүүлчийн үеийнхэн. Бид нэг цусланд нээн чадаж нэгэндээ дурлаж захиавчдаг байсан сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD 99 телевизийн сууг, хавтгай дэлгэц MP3, iPad 2, Facebook, Twitter, iPhone 4S, PS3, Xbox, интернет аль нь ч байгаагүй. Гэхдээ бид хамгийн сайхан мөчүүдийн эзэд явлаа. Бид 80-аад оныхон. Messenger, Twitter байгаагүй ч таалагдсан охиндоо бичсэн захиаг нь хүргэж өгөх найзууд байсан. Facebook дээр мянган найз үйч хөршийнхөө нэрийг мэддэг байсан 80-аад оныхон. Багштай задуулсан ч аав ээжээсээ тас нууж Атманы отдог газраас замбруулж найз охтоо гэрт нь хүргэсэн баатрууд цүнхийг нь барьж гараас нь хөдөлчөөд улайдаг ичин хийчүүд явлаа. Элви заараг төсөөлөөчгүй ихчийнхээ хувцсыг хурдан багтаас айл гэж хүлээсэн төвчээр төнгөд. Кантны усууж цав цагаахан цас идэж огтынхоо нүрийг угаасан ч өвчин тусч хэвтээгүй өлчрүүд. Уух гэж биш бүжгэлэх гэж цугласан нөхөд найзандаа очиж модыг нь хагалж усыг нь зөөсөн жинхэнэ найзууд. Бид 80-аад оныхон.